3. Мухар гудамж. Шөн дунд хэдийн өнгөрчээ. Гих гэрэл муутайхан гэр хорооллын тахир гудамжуудыг сүлжээд ганц машин зөөлнөр гэлтрэн. Машин тийм явсаар нэгэн мохор гудамж тулж хуучны 2 давхар саарл тоосхон байшинтай гандмал хөх төмөр хаалганд тулж зогсов. За хэд гарсан бэ? Арын суудалд суух залуухан бүсгүй ийн хилээд жолоочоос хариу хүлээн. Гэтэл жолооч ураг шарсан хэвээр байх зууртаа 12,000 гарчээ гэж зөөлнөр хэллээ. Урт цагаан цуг өмсөж бараг л нүүрнийхээ ихэнхийг халахалсан гэмээр том хар шил зүүсэн залуухан бүсгүй чимээгүүхнэр цөнхөө ухаад 20,000-ийн дэвсгэрт нэгийг гаргаж жолоочд сарвав. Жолооч харин түүнийг нь хараад яана шилжүүлж болох болов гэж гэмшсэн өнгөөр асуулаа. Бүсгүй тэгэхэд нь айдуухан инээмсэглээд зүгээр дээ хариулт хэрэггүй гिचгээд мөнгийг жолоочийн гар татгуулж орхиод машинаас буучхан тэр. Харин жолоочор баярлаач гэж хэлж амтсангүй бүсгүйн араас харсаар хоцорлоо. Урт цагаан цувтай бүсгүй яаруухан алхсаар гандмал хөх хаалгаар орж үзэгдэхгүй болжээ. Жолооч толгой сэгсэрч инээмсэглсээр машинаа эргүүлнэ. Прус 30 хэмээх машин хөлөглөж олны хилж заншснаар халтуур хийдэг энэ залуу эрийг од гэх билээ. Тэр өдгөө 30 насыг дөнгөж шүүрч яваа нэгэн. Од нэгэнтээ охрон байж мохор гудамд арийнхын буцаж эргээд замаа шулуутгав. Зааваач. Шороогоор ямар хэвчих вэ? Эн чин хаагур нь орж ирлээ дээ. Ийм улаан байшин байлуу. Учир тойм нь үл олдох олон гудамжнуудын дундуур од ийн үгэлсээр явлаа. Үнэндээж засмал замаас салаад баахан сүлжиж бараг 2 км орчим явсан түүний толгой бүр эргэж орхижээ. Тэр тийм хэсэг яваад бас нэгэн мохор гудамжинд тулаад зогсчихов. Од эн чин ямар бүтэхгүй газар вэ? Гэсээр багхан бохимдож машинаа дахиад л ухраав. Тэр дэндүү нарийнхан гудамжинд орсон тул шулуухан ухарсаар гарч ирлээ. Тэгснээ нилээд хүчтэй ухсрилгэж өмнөдөө харагдах өргөн гудамжийг чиглээд давхив. Түүний нүднээ олон машин зөрөлдөн давхих засмал зам тэртээ дор харагдах бөгөөд цаантай нь их хотын гэрэл шөнийн тэнгэрт ойхон мэт цайрч үзэгдэнэ. Гэвч од дахин цаг хэрдээ давхисан ч төв замд нийлж чадсангүй. Түүний орсон бүхэл газарт ямар нэгэн битүү гудамж таарна. Од гайхшаа баржээ. Тэрээр өргөн чөлөөний гол хэрд байх багхан дэнжид гарч жижигхэн овооны дэргэд зогсов. Ямар муу яр юм бэ? Навч гэж. Шал дими тэр хүүхнийг авлаа. Од ууртайгаар ийн хилээд тамхи асааж машинаасаа буув. Тэр машиныхаа хаалгыг ч тас хийтэл хаахажээ. Уг нь бол од машин тэргэндээ дэндүү нямбай нэгэн бөгөөд бууж суусан хүн тийм чангаар хаахад суудал дээрээ өөрийн ирэхгүй өндөлцөж байдаг нэгэн. Гэтэл түүнд одоо тиймийг бодох сөхөөж байсангүй тамхиныхаа утааг шунаглан сорж зуны бөхчин магаарыг тээр шаасан байдалтай зогсоод тэртээ тарагдах төв замаас нүд салгалгүй ширтэн. Энэ мөчөд од нэгэн зүйлийг анзаарлаа. Түүнийг бүхэл бүтэн цаг гаруй хугацаанд энэ хаваар эргэлдэн мөнгөнөж байхад ганц удаа боловч машин таараагүйг тэр санав. Од тамхины ишээ газарт ууртайгаар шидэж орхиод машиндаа суухыг завдана. Гэтэл түүний хажуухнаас миний хүү эмээгийн их нялхас оруулаад өгөхгүй биз? Гэсэн хөгшин хүний айдуухан дуу сонсдгон тэр. Од дав хийж дуу гарсан зүгт харвал хуучвтер хөхөрийн палаачтай халимг буурал өстэй таяг тулсан эмгэн дэрэгдэн шахам зогсох ажээ. Залуу эр энэ эмээ чинь хаанаас гараад ирвэ гэж хорон бодох зууртаа заашгүй. Замаа мэдгүй хэлгүй аваад явдаг хэрэгээ. Хэмээн бодоод ч бас амжив.
Юутайч тэр хантай болсондоо нэн ихээр баярлах ажээ. Тэрээр эмэгний өвдөөс найр тавьж инээмсэглээд "Эмээ суусуу. Би бүр зам руу орж мэддэггүй." гэсээр арын хаалгаа нээж өгтлээ. Эмгэнч түүнээс дутхгүй ихээр баярлал бололтой хөлн хөнгөрч машиных нь ард шулуухан л суучихан тэр. Од жолооныхаа ард суужээ. Тэр голын толио багхан засаж эмгэн дээр тогтоогоод "За, их нэлхэс гэсэн үү? Би танаас мөнгө авахгүй хүргээд өгөө. Та харин засмал руу гарах замаа мэднэ үсттэй. Би бүр энэ хавьд төөрж ирэхлээ байна." гэж нэг амьсгаагаар угсруулв. Эмгэн аанайл инээмсэглэж толгой дохиод "Мэдээлгүй яах вэ хүүхээ? Манай энэ хавьд чинь хүн ингэж төөрөөд байдаг золиг байгаа юм" хэмээлээ. Од ч урам орж яаруухан хаазалсаар өргөн чөлөөг дагаж дэнжээ суруудав. Эмгэн "За, одоо баруун эргээрээ" гэж хэлээд хэдэнтэй бөгшүүлнэ. Залуу улам бүр хурдалж эмгний заасан замаар давхисаар байлаа. Өнөө машина хайрлаж гэлдэрдэгч бүр өнгөрч хурдхан л замд нийлхийг тийм яарна. Од тийм эмгний зааснаар хэсэг яваад нэг л мэтгэд мохор гудамжны төгсгөлд тулаад ирхэн тэр. "Өө юу эмээ? Энд ч мохор юм байж тээ" гэсээр толинд харвал өнөөх эмгнээс ор мөрч халах. Тэр угсхийн эргэж арын суудлаа бүр багаж хэсгээдэж өнгөж үзлээ. Үнэхээр эмгэн тэнд байсангүй. Одын хамаг биений шар ус өөрийн ирэхгүй босох мэт болж аажуухнаар урагшаа харлаа. Тэгснээ дахиад л дав хийж цочихон тэр. Одоо сайтар анзаарч харвал түүний машины гэрэлд өнөөх цагаан цувтай хүүхний бууж орсон хуучин хөх төмөр хаалга харагдана. Од итгэж чадсангүй. Машинаасаа буугаад сайтар харлаа. Ямархан ч гэрэлгүй тэр хашааны гол хэрд хоёр давхар хуучин саарл тоосхон байшин харагдана. Тэрхүү байшингийн ганц цонхол гэрэлтэй байх бөгөөд огтын аниргүй дүнсийг хажээ. Навш. Аманда ийн хараал шивнэх од хэсэг бодол хийлээд машиныхаа хаалгыг зөөлөн хаав. Тэр одоо хөхтөмөр хаалганы зүг итгэл муутайхан алхана. Хашааны дотроос ямархан ч анир алга. Од хаалгыг цохих уу байх уу гэж эргэлцсээр эцтэй цохиж зүрхлэлгүй машин руугаа эргэж суулаа. Тэр жолоогоо дэрлэж суугаад бодлогошрно. Гэтэл түүний араас мөрөнд нь хэн нэгний гар цөөлнөр хүрэх мэдрэгдлээ. Од ёстой л ам тавих шахам цочоод хараал тавьсаар эргэж харлаа. Гэтэл өнөөх эмгэн арын суудалд нь огтын ажиггүй сууж байх бөгөөд "Гоминихөө явах болоогүй юу?" гэж хэлээд чимээгүйхэн инээмсэглэхэн тэр. Од бүр таг хөшөж орхижээ. Тэр нүдэндээ ч итгэсэнгүй эмгэнийг цоо ширтсээр. "Гүй та чинь" гэд ээрч төгдөрсээр таг болов. Гэтэл эмгэн "За минийхөө, тоглоом тоотой дээр шүү. Хөгшин настай хүнийг хар шүн тэргэндээ суулгачаад үг сонсохгүй зам зөрж байдаг. Би уг нь чамайг сайн хүү байна гэж санаад гуйсан юм шүү" хэмээлээ. Од бүр учрыг олохоо болив. Гэвч тэр эцсийн эцэд өөртөө буруу өгөөд өнөөх цэнхэр хаалганы гаднаас хөдөллөө. Юу болоод байна вэ? Үгүй би одоо солиорч байгаа юм болов? Энэ имийг харахад надаар тоглосон шинж алга. Үгүй тэгээд би одоо бүхэл бүтэн хүн харахгүй болчихно гэж баймаар хүмтэй. Гэх мэтийг бодсон залуу эргэж эмгэний өөдөөс хараад "За уучлаарай эмээ. Одоо харин та замаа сайн заагаад яваарай" гэв. Эмгэн тэгхэд нь их л ууж ирсэн мэт тэнэмсэглээд "Тэгэлгүй яах вэ хөө минь. Одоо зүүн эргээд чигээрээ явхад зам руу хурчихэн дээ" хэмээлээ.
Од ч мөн багахан тайвширчээ. Тэрээр эмэгний үгийг дагаж зүүн эргээд бас нэгэн гудамжийг дагсаар уруудав. Тэр уртаар амьсгал аваад машиныхаа хөгжмийг асаалаа. Тэр тийм явахдаа ардаас уух эмэгнийг голын толиндоо хааныг харсаар явна. Харин эмэг нь зөөрмөглөх мэт нүдээ ансаар байх нь одыг улмаач тайвшрууллаа. Навшигч. Энэ эмээг буулгачгаад хурдхан шиг харж унтах минь. Тэр ийм бодох зуртаа машиныхаа цагийг харвал аль хэдийн шөнийн 2 цаг 30 минутыг давсан харагдана. Од энэ хороололд бүтэн 2 цаг гарan төрснөө мэдмэгцээ дотор нь давчдах шиг болж цонхоо үл ялэг онгойлголоо. Гэтэл дахиад л өнөөх ёрын цэнхэр хаалганы өмнө тулаад ирэх нь тэр. Од нүдэндээ итгэж ядан байвч тоормсоо огцом гიშгэж зогслоо. Тэр шуудхан л эргэж харав. Гэтэл эмэгэн дахиад л байсангүй. Энэ удаад од үнэхээр тэссэнгүй айхын ихээр айж муухай хашгирсаар машинаасаа үсрэн буулаа. Гадаа урдийн ладил ямархан ч анир үгүй яжээ. Юу болоод байгаа юм бэ? Би хаана вэ? Хаана байгаа юм бэ? Од амандаа энэ шивнсээр машинаасаа нүд салгалгүй арга шухрав. Гэтэл түүний яг ард хашааны төмөр хаалга зэвүүтэй чахарсаар онгойх дуултлаа. Залуу эр яагаад чим эргэж харж зүрхэлсэнгүй. Араас нь хэн ирэх бол гэж чагнасаар дороо чичирч зогсов. Хүүе, чи яваагүй л байгаа мó? Эмэгтэй хүний зөөлөн хэрнээ уянгалаг хоолой ийн асуухад залуу эр ирэхгүй эргэж харлаа. Гэрийн халаад өмссөн залуухан бүсгүй гайхсан янзтай хаалгаар шагааж зогсоно. Түүнийг сайтар харвал өнөөх цагаан цовтой бүсгүй мөн болж таарлаа. Од үг хэлэх гээд ам нэвэлсэнгүй. Гэтэл бүсгүй хашаанаасаа бүрэн гарч ирээд "Чи зүгээр үү? Яагаад энд зогсоод байгаа?" гэж аяархан асуув. Од би мэдэхгүй. Үгүй тэнд нэг эмээ надад туслаач. Би буцах замаа олохгүй байна. Гэсээр ээрч төгдрээд таг боллоо. Бүсгүй мөн л гайхсан бас үл итгэсэн харцаар залуу эрийг сонжих мэт ширтэн. Тэгснээ уртаар санаа алдаад би чиний юу яриад байгааг ойлгосонгүй. Гэхдээ ямарч чи их тавгүй байгаа бол той. Яг уу манайд орж цай угаад жаахан тайвширч аваад явдаа. Гэв. Од тгий эсвэл үгүй гэж хэлж чадсангүй. Хашааны хаалгаа онгойлгоод цааш орох бүсгүйн араас өөрийн мэдээлгүй дагсаар явж орлоо. Ингэхдээ тэр машинаач унтраасангүй. Тэр тухай бодох сөхөөчгүй явах билээ. Хананд нь 2 бүдэгхэн шар гэрэл ассан зочны өрөөний хуучин арьсан буйдынгийн нэгэн буланд од суужээ. Байшин бүхэлдээ харанхуй байгаад ганц цонх бүдэг гэрэлтэй харагдсан нь энэ бололтой. Бүсгүй цаад өрөөнөөс аягтай цай барьсаар гарч ирээд одын өмнөх явган ширээнээ тавив. Тэгснээ би халуу юм уудгүй манайд хүйтэн цай л байна. Гэсээрээ залуу эрийн хажууханд цамцойж сууна. Од зүгээр баярлалаа гэж хэлмэгцээ шилэн аягтай хүйтэн хар цайг авч ухаангүй залгиллаа. Ингэсний хон тэр багахан тайвширчээ. Төвгөрч зогсохгүй ихээр цангаж байснаа саялныг мэдэх шиг. Одоо тэр байшингийн дотор талыг сайтар харвал бүхий л зүйл нь хуучны орос хэв маягийг агуулсан тавилгууд байх ажээ. Хөрөн мебель тавилгууд, дөрвөлжин хар телевизэр, түшлэгтэй жижигхэн диван гэд яг л хүүхэд байхад нь байрны айлууд нэг иймэрхүү байсан санагдана. Түүнийг энэ суутал өнөөх бүсгүй хажуунаас нь босох зуртаа. За надад жаахан ажил байна. Чи сууж байгаад тайвширхаараа гарахгүй юу да? Гэсээр цаад өрөө рүүгээ ороод явчихав. Одоо од ганцаар үлджээ. Тэр уртаар амьсгал аваад аажуухан босч цонхоор гадагш харав. Хашааны үүдэнд гэрэл насаалттай байх өөрийнхөө машиныг хараад тэр сая л нэг унтраалгүй орхисноо саналаа.
За явж үзье. Танихгүй байлд ингэж суух гэж. Гэхдээ ер нь ч тэгээд энэ хүүхний буруу гэж юу байхавт би өөрөө л од ийм бодсоор эргэлээ. Тэгмэгц хар зүрх нь хаг дил бивчих шахав. Учир нь түүний өмнө өнөөх хөхрийн палаачтай хөгшин эмгэн аятуухан инээмсэглсээр зогсож байхажээ. Ээрч төгдрээд таг болсон залуу эрийн өөдөөс эмгэн багхан ойртоод "Хөө минь ээ, чи ер нь явах хүн үгүй юу?" Гэхэн тэр. Энэ зурт эмгэний царай дурангийн фокус алдах мэт бүүдэж ирээд богинохон буурал үсэн дээш босоод ирэх үзэгдэн. Од юу ч с дуурч чадаад арга шухарна. Харин эмгэн хиг хідэлж ихтэйхэн хүйтнэр хөхрөх ажээ. Эмгэн тийм энийх зуртаа одын зүг өрөөсөн гараа сарвайгаад "Алив имэдэн ир" гэж хахирдсан хоолойгоор шивнэн. Од муухай орилсоор гарчгүй лээ. Тэр хашааны хаалга зүгтгүйсээр. Гэвч хичнээн гүүгээд хаалганд хүрч чадахгүй байв. Юу вэ? Яагаад вэ нэ? Энэ худлаа ийм байж болохгүй. Тэр ийн амандаа үгэлсээргүй нэ. Гэвч машиных нь гэрэл завсраар нь тусах хаалганд яагаад ч хүрч чадахгүй байлаа. Харин яг энэ мөчид төвний араас хин нэгний цэл мэс мэт гар аажуухан орж ирээд хацрыг нь зөөлнөөр элбхэн тэр. Од гүйхийг боллоо. Тэр дагжиж чичирсээр эргэж харав. Түүний өмнө шүдгүй амаа томоор ангайлгсан эмгэн хүний дүртээ ёрын сүг зогсож байх бөгөөд хажууд нь өнөөх цагаан цувтай бүсгүй тас хөхөрсөөр тавлах мэт зогсно. Тэгэхэд одын хоёр нүд харанхуйлж хөл нь өөрийн эрэхгүй бадархаж. Одоо түүнд сонсдох ганц зүйл гэвэл хагарч шахам дэлдэх зүрхнийхэн цохилтол ажээ. Залуу эр хэсэг тийм зогсоод шарилж луйл ургаж дүүрсэн хатуу хөрстэй газарт ухаан алдаж унлаа. Болжмор шуудын жиргэн сонсдож нүүрэнд нь халуун төөнөж мэдрэгдэх үед од нүдэ нээв. Түүний нүднээ цэлмэг хөх тэнгэр хамгийн түрүүнд тусах бөгөөд хажуу талаас нь давж тонгоосон зэрлэг чарилчны үзөөр салхин аясаар хөвөлцөж үзэгдэнэ. Тэр ухсгийж өндөөж орчноо тойруулан ажиллаа. Навшигч юу вэ? Тэр одоо хүн явахын эцсгүй халгаа шарилжаар дүүрсэн хаалга үдчгүй хашааны голд хэвтгэж. Харин түүний архантай хуучны саарал тоосгоор барьсан балгас гэмээр хоёр давхар байшин үзэгдэнэ. Тэр шулуухан босоод хашаанаас гарчгүй лээ. Машин асаалттай хэвээр байхаж. Од шуудхан л машиндаа суугаад харсан зүгтээ хааз нэмж давхив. Тэр нэг л мэдхэд төв зам дээр гарчээ. Айх гайхах, итгэх үл итгэхийн дунд тарчлах залуу эр уртаар амьсгал аваад замын хөвөө шахаж зогслоо. Тэр хайрцагтай тамхиа гаргаж нэгийг суулаад асаав. Ингэхтэн ч түүний хоёр гар чичирсээр байхажээ. Энэ бүхэн үнэн гэж юу? Ийм юм байдаг юм уу? Би тэр айлд цай уусан шүү дээ. Гэх мэтчлэн бодсоор суухад хажуудаа хүн ирэхийг ч мэдсэнгүй. Түүний хажууд хижээл насны хоёр ир ирсэн байх бөгөөд цонхоо онгоолгоод тамхи татаж суусан одыг харж инээмсэглээд "Дөө, явах уу?" гэхэн тэр. Од давхийн цочиж өнөөх хоёр ирийн өөдөөс дөрлөйтөл ширтэн. Гэвч түүнийг хариу хэлэхээс уртж нэгэн ир машиных нь арын цонхоод хараад "Оо, хүнтэй яваа мó. За, хоёулаа өөр такси барь."
гэж хэлмэгцээ дэрэгдэх нөхрөө татаж аваад шуутхан эргэчихв. Од хий дэмээл тэдний араас харсаар сууна. Хоёрын октын ажиггүй инээж хөхрөлцөөр зам дагаж явах бөгөөд хоёул зөрсөн машин бүрийг амдаж гар өргөн байхажээ. Од яалаа гинэ? Хүнтэй явна гэсэн үү? Гэж бодмогцоо толгоогоо багхан өргөж голынхоо толинд зүрх алдсаар харлаа. Гэтэл өнөө хэмгэн ажиггүй инээмсгэлсээр суух бөгөөд одын нүд рүү ихцлэх мэд ширтээд эмээгийн ихэн ялхас хүргээд өгөөч хэмээн зөөлнөр шивнэхэн тэрэ.